За сайн байцгаана уу, их нүүдэл систем дээрээ хэрхэн багшийн заах хичээл тохируулах видео зааврыг хүргүүлж байна. Сургалтын менежер багш зэсний багшийн заах хичээл рүү орно. Таны заадаг хичээл тохируулах гэж байгаа багш аль хөтөлбөрийн төвшөнд хичээл ордгоосоо шалтгаалаад тухайн хөтөлбөрийн төвшөнгөө энд сонгоно. За тухайн багш нарын нэрний ард харагдаж байгаа их нүүдэл тохиргоо гэсэн хэсэг дээр дарахад бага боловсролд хамаарах ангиуд нь харагдах бөгөөд тухайн багш нар хэддүгээр ангийн ямар хичээлийг тохируулах байгаа ангиа сонгоход тухайн ангид хамаарах хичээлүүд нь чагсаж харагдана. Энэ хичээлүүд дээр заавал судлах юм уу, тухайн хичээл давтлах сургалт юм уу, тусгай хичээл юм уу, ичнэ буюу дүүцсэн юм уу гэдг нь хөтөлбөр төлөвлөгөөнд харагдаж байгаа учраас сургалтын менежерүүд маань үүнийгээ сайн анхааралтай сонгож тухайн хичээлээ чеклээрэй. За тухайн багш дээр би Монгол хэлний 5 дугаар ангийн заавал судлах хичээлийг тохируулах юм. Тухайн хичээлээ чеклээд тохиргоо хадгалах төвчлөр дээр дарснаар тухайн багшийн заадаг хичээл амжилттай тохирлогдно. Энэ багш дээр би 6 7 дугаар анги дээр нь мөн заадаг хичээл тохируулахыг хүсвэл эндээсээ хөтөлбөрийн төвшөнгөө суураа сонгоод суураа сонгоход суурьт хамаарах 6-аас 9 дугаар ангиуд нь энд харагдана гэсэн үг. За тэгээ ангиа сонгоход хичээлүүд нь мөн харагдана. За мөн бүрэн дунд дээр буюу 11 дугаар анги дээр би заадаг хичээл тухайн багш дээр тохируулна гэвэл бүрэн дундаа сонгоход бүрэн дундад хамаарах ангиуд нь чагсаж харагдаж байгаа. За хэрвээ таны заадаг хичээлийг тохируулах гэж байгаа багш бага, суур, бүрэн дунд гэсэн энэ гурван хөтөлбөрийн төвшөнд сонгосон ч аль нь дээр нь ч харагдахгүй байгаа бол тухайн багш дээр хөтөлбөрийн төвшингийн тохируулж өгөөгүй байна гэсэн үг. Тэгэхээр түүнийг хэрхэн тохируулах вэ гэхээр та багшийн багш нар зэс рүү ороод тухайн багшигаа олоод багшийн нэрний ард харагдаж байгаа үзэгний зурган дээр дарна. За үүн дээр дараад сургалтын мэдээлэл зэс рүү ороход энд хөтөлбөрийн төвшөнд харагдаж байгаа. За тэгээд аль хөтөлбөрийн төвшөнд хамааруулах гэж байгаа түүнээсээ шалтгаалаад хөтөлбөрийн төвшөнгөө ерөнхийдөө чеклээд хадгалах төвчлөөр дарснаар хөтөлбөрийн төвшин амжилттай тохируулагдаж багшийн заах хичээл дээр саяны миний сонгосон багшийн хувьд бол бага болон бүрэн дунд дээр тухайн багш нь амжилттай хөтөлбөрийн төвшөнд тохируулагдсан учраас харагданаа гэсэн үг. За ингэж багшийн заах хичээлийг тохируулнаа. Анхаарал хандуулсанд баярлалаа.